За парламентын нэр хүнд сахилга хотын асуудал ойрын хугацаанд маш их яригдж байгаа. Тэгээ энэтэй холбоотой улсын хурлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бас орж ирж гин гэж харж байгаа. За ер нь парламентын нэр хүнд хизээ өсдгвэ гэхээр иргэд олон нийт энэ парламент биднийг төлөөлж чадчихна, биднийг илэрхийлж чадчихна гэдэг мэдрэмж авах үед л нэр хүнд нь өсдөг. Тэгээ энийг юугаар бид нар хийх юм бэ гэхээр үндсэн хуулиар олгосон энэ чиг үүргээ парламент нь хэрэгжүүлж чадж гинөө л гэдэг асуудал. Гүйцэтгэх засаглаа бид нар хянж чадж байгаа мó? Төсвөө бодтойгоор бид нар хянж чадж байгаа мó? Хэн шалгах чиг үүрэгч нь зөв ажиллаж чадж байгаа мó? Хамгийн гол нь иргэд олон нийтэд тулгамж байгаа нийтийн эрх ашигыг хөндсөн асуудлаар нээлттэй бид нар сонсоод энийг нь шийдвэрлэж чадж гинөө гэдгээр л энэ парламентын нэр хүнд хэмжигдэж байгаа. За яг энэ удаагийн хуулийн дээр сахилга хотын асуудал нэлээд яригадаад эрцийн асуудал нэлээд орж ирж байгаа. Одоо тэр яригдахаас өөр аргагүй. Эрцээ механикаар ингэж одоо түлхэх хүртэл манай парламентын сахилга бат угаасаа муудсан байна гэдг нь бодит асуудал. Гэхдээ парламентын нэр хүндэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол ерөөсөө л ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гардаг. Олон нийтийн төлөө шийдвэр гаргадаггүй. Авилга хээл хахуулын асуудлаар дамжиж энэ төрлийн бодлого чинь буруу яваад байна л гэдэг асуудлыг иргэд угаасаа ойлгодог. Тэгээ энэ чиглэл рүү харсан асуудлыг бид бас цаашид маш гүнзгий сайн харж ажиллах ёстой. Тэгээ ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж санал хураалтанда ордог асуудлыг бол бид цаашид үнэхээр нухацтай харах ёстой. Тэгээ энэ хуулийг бас даргын зүйл дээр хэлж явах үед би ч гэсэн саналаа хэлсэн юм. Ёс зүйн дүрм гэдэг байна. Энэ ёс зүйн дүрмээ бид нар өөрчлөх ёстой. Парламентын гишүүний хувьд ёс зүйн асуудал гэдэг бол яг энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэх буюу хууль тогтоох, хянах, олон нийтэд төлөөлөх ажлыг чин шударгаар хийж чадчихэв үү? Эсвэл авилга албан тушаалын асуудалтай байгаад энэ иргэдэд төлөөлөхгүй өөр нэг хэсэг бүлэг хүмүүсийг төлөөлөд байна уу? Төрийн мөнгийг өөр хууль бусаар ашиглаад байна уу? За бүр явах юм бол одоо бэлгийн дарамтанд иргэн тойрныхоо ажилтан албан тушаалтнуудаа бэлгийн дарамт үзүүлээд байна уу гэдэг л асуудал байдаг. Тэрнээс хэн нэгнийгээ хэлж одоо мэтгэлцээний үед хэлсэн хэлэх үг юу гэдгийг энэ асуудал дээр нь цензур тавих бол парламентын гишүүний ёс зүйн асуудал биш ээ. Тэгэхээр одоо байгаа энэ ёс зүйн дүрмээ яаралтай энэ чиглэл рүү бид нар өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол яг үнийг хэлэхэд сүүлийн үед парламент чи намайг тэгж хэлсэн хэлээгүй айлгсан айлгаагүй гэдэг жижиг шажиг ийм хэрүүлийн дунд явсаар агаад үнэхээр жижигэрч байна. Манай парламент үнэхээр жижигэрч байна. Хин хамгийн ихэнд эрдсэнд орсон бэ гэдгээрээ одоо уралдаж сайрхдаг боллоо. Хин хамгийн их удаан үг хэлсэн бэ гэдгээрээ хэмждэг боллоо. Хин хоцролгүй чуулгандаа ирсэн гэдгээрээ парламентын гишүүдийг хэмждэг болох гээд байна. Ийм байж болохгүй. Ийм чиглэлүү бид нар явж болохгүй. Мэдээж бид нар одоо байгаа нөхцөл байдлаа шийдэхин тулд механикийн зохицуултуудыг оруулж өгж байгаа. Гэхдээ баланстай байх юм бол ийм жижиг юм руу явж эндээ анхаардаг жижигхэн парламент болоод хамгийн чухал бидний яг энэ нийт олон нийтийнхээ эрх ашигыг хамгаалсан энэ чиглэлийн бодлого хэрэгжилтийн асуудалд анхаардгүй л гэсэн юм явнаа. Ийм бол бүрч одоо бүр нэр хүнд нунаа гэдгийг би бас хэлмээр байна. За парламент өөрөө мэдээж нэр хүндтэй байхын тулд гүйцэтгэх засаглалтаа хяналт тавьдаг байх ёстой. Орж ирсэн хуулийг нь юу гэдэг кноптох байдлаар ямар нэгэн мэтгэлцээнгүйгээр баталдаг байх ёсгүй. Ингээд л байвал бидний угаасаа нэр хүнд унана. Энэ байдал дээр бид нар дэгийн хууль дээр бас өөрчлөлт орж байгаа гэж найдаж байгаа. За би өргөдлийн байнгын хороог одоо ахлаад жил арай хүрээгүй байна. Тэгээ энэтэй холбоотой бас нэг саналыг хэлэх гэж байгаа. Миний 1 минутыг нэмээд өгчөөрэй уралдаан даргалагчаас. Өргөдлийн байнгын хороо байгуулагдаад жил хүрээгүй хугацаа болж байна. Нэмж 1 минут тодруулъя. Өргөдлийн байнгын ороодод иргэд үнэхээр тулгамж байгаа асуудал ирдгээ. Ялангуяа одоо юу гэдэг гүйцэтгэх засаглал дээр хууль хэрэгжихгүй байгаа, анхаарал тавихгүй байгаа асуудал ирдэг. Тэгээ энэ байнгын ороог өмнөх жил одоо энэ байнгын ороог багтлагатай хуулиар нь бол нэг тийм бүх юмыг хариуцах юм шиг тэгсэн мөртлөө бүх юмыг хариуцах чадхааргүй юм шиг юм баргүй юм байдлаар бол хийцэн. Одоо бүх одоо хүний эрхийн дэд хороо хууль зүйн байнгын орон дээр хүртэл хүний эрхийн зөрчил гарсан байна өргөдөл гомдол ирэхээр манайх руу шилжүүлдэг байхгүй юу? Тэгээ бид нар эднийх нь мөрөөр арга хэмжээ авах гэж оролддгийг. Тэгээ ингээд засгийн газарт бид нар одоохондоо ингээд хуралдаад үүрэг чиглэл өгдөг боловч түүч гэж тоож байгаа юм алга байна. Би одоо 3 сар 4 сард энэ орон сууц захиалгын асуудал дээр ийм асуудлыг хамтарсан ажлын хэсэг цагдаа эдрээ оруулаад байгуулаад гачгээд хэрэглэхэд хандсан түүч тоохгүй байна. Хэрвээ өргөдөл үнэхээр олон нийтийн
асуудлыг сонсоо шийдвэр гаргадаг байнгын хороо байлгахыг гэж байгаа юм бол шүдтэй болох ёстой байгаа юм. Тэгэхдээ энэ шүдгийг өгөхгүй бол дахиад нөгөө За Бямцэг дарга хариулъя. Өнөөдөр үнэхээр парламентын нэр хүнд сул байгаа. Энэ юутай холбоотойгоор парламентын үйл ажиллагаа зохион байгуулалттай холбоотой. 2020-с 24 оны парламентыг харьцуулахад өнгөрсөн 2 жил 24-с 26 хүртэл бидний баталсан хууль 20-с 24-нд баталсан парламентын хуулиудын 10% нь хүрэхгүй байна. Байнгын хороодын хуралдаан 58 удаа хуралдаагүй байна. Үүнээс 40 орчим хуралдаан эрц хүрэхгүй хуралдаагүй. Үлдсэн 20 хуралдаан нь эрц хүрчээд асуудлаа шийдэж чадахгүй эрцэндээ орчиж саналаа өгдөг гараа явчихдаг. Байнгын хороодын хуралдаан дээр их хурлын 5 гишүүн сууж байдаг. Засгийн газраас 50 удаа албаагч ирээд хүлээгээд өдөржин хүлээгээд ингэ явж идэг. Иймэрхүү үйл явдлууд ч одоо үндсэндээ парламентын нэр хүндийг унгаагаад байна шүү дээ. Энийг хэрхэн яаж шийдэх? Бид өөрсдөө эхлээд нэг дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж өөрсдөө бусдад үлгэр дуурайлалтаа, манлайлалтаа, хүлээн зөвшөөрөх төс байдалтай ажилладаг болчоод засгийн газартаа, ард иргэдтэй бусдад байгууллагуудад шаардлага тавьдаг бидэн шиг ажиллаач гэдэг олмоор байгаа. Тийм болохоор эхлээд өөрсдөө дотоод асуудлаа зохицуулъя гэдэг юмуд орж ирж байгаа. За дээрэс нь одоо хяналт шалгалтын тухай хууль, дэгийн хуулиудаа та бүхэн үзээрэй. Улсын хурлд хүндэтгэлтэй хандах, улсын хурлын гэм үү үйл ажиллагаанд буруу зүрх мэдээлэл өгөхгүй байх, хяналт шалгалттай холбоотой зохицуултыг улсын хурлын хяналт шалгах бүрэн эрхээ хэрэгжүүл засгийн газар хяналт тавих эрхүүд нэлээд нэмэгдэж байгаа. Энэ асуудлуудаа бас бид нар олж хараад бас ийм заалтууд орж ярихгүй болохоор зөвхөн гишүүд дээр хариуцлагатай болох гээд байгаа юм гэж яригадаад биднийг чангалах хууль юм биш шүү. Биднийг л боомлох гээд байгаа юм биш шүү гэж одоо тийм үү. Зөвхөн би эрхээ эдэлмээр нь дураараа дургижмээр байна гэдэг хандлагаар хараад байдаг. Нөгөөдөлтөө бид хариуцлагатай бай. Нөгөөдөлтөө засгийн газартаа тооцох өөрсдөө хариуцлагатай байж засгийн газартаа хяналттай тавьж хариуцлага тооцох заалтаа илүү одоос зохицуулсан заалтууд байгаа. Инлэгөө хараач. Ингэхгүй л болохоор одоо таны яриад байгаа энэ асуудлууд яригдаад байгаа юм л да. Тийм учраас өнөөдөр тийм үү бүх зүйлүүдийг хэмждэг, хяндаг, ил тод мэдээлдэг, нийтэлдэг байя. Ингэжээж үйл ажиллагаа дотоод зохион байгуулалтын сайжрах байхаа гэдэг агуулгаар орж ирж байгаа маа. За өшөөч нь юу ярьлаа? Өргөдлийн байнгын ороо зайлшгүй байх ёстой байнгын ороо юм байна лээ. Гэхдээ илүү одоо би иргэдийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангахад тэр deep parliament, e-petition энэ зүйлүүдтэй харилцахад илүү хэрэгтэй байгаад байна. Илүү иргэдтэй илүү оролцоотой харилцаатай болоход. За байнгын хороодын одоо шийдвэр гаргах одоо тийм үү тогтоол батлах гэдэг бол манай Тэмүүжин нарын гишүүд, сайн зэрэг нарын гишүүд шаардлагагүй. Энэ бол одоо үндсэн үйлчилж байгаа гэсэн учраас. За номын чимэг гишүүн нэмж тодруулъя. Тийм байхгүй л дээ. Бид нар нийтээр дагаж мөрдөх хэв хэмжээ гаргах гаагүй. Бид нар хувь хүний тулгамдж байгаа асуудлын өргөдлийг шийдвэрлэхийн тулд засгийн газар гүйцэтгэх засаглалт үүрэг чиглэл өгч байгаа. Энэ бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ биш. За энийг бол мэдээж байнгын хороогоор гаргаж болохгүй. Тэгээ одоогийн энэ орж ирсэн хуулиар 23-4-4-ээр хуралдааны тэмдэглэлээр албан бичгээр хандах гэж байгаа. Бид нар аль хэдийн ийм хийдэг. Энэ асуудал ингээд байна та нар засаатгаач. Энэ асуудлыг хараатгаач гэж байгаа түүж тоож байгаа юм алга байна. Засгийн газар нь улсын хурлаа хүндэтгэхгүй байна. Засгийн газар нь улсын хурлаа хянагдаг гэдэг одоо тийм мэдрэмж алга байна. Тэгээ энийг нь бид нар байхын тулд өргөдлийн байнгын хороо иргэдийнхаа энэ асуудлыг шийдэхин тулд энэ өргөдлийн байнгын хороо чинь шүдтэй байх ёстой, юм шийддэг байх ёстой гэдэг шаардлагыг тавиад байгаа. Тэгээ энэ бол энэ хуулийн төсөлд бол ороогүй байгаа. Хилцүүлгийн явцад бас хилцээд энэ дээр засах байхаа гэж найдаж байна. Тэгээ өөртөө шаардлага тохиолсон засгийн газартаа ч гэдэг бид нар шаардлага тавих ёстой. Энэ олон хуулиуд чинь тэндээс орж ирэх ёстой. За үгүй л. За хариулах юм. За Бямцэг дарга хариулъя. Тэгээ та бүхэн одоо нөгөө дэгийн хууль, хяналт шалгалтын тухай хууль үзэхэр үнэхээр засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, засгийн газрын үйл ажиллагаа иргэдэд тайлгнуулах, засгийн газраас гишүүд одоо сайдаар орж ичээд чуулганы хуралдаанд худлаа хэлдэг, буруу мэдээлэл өгдөг, худлаа байх амлалт авдаг, тэрийг шийддэггүй байдлуудыг хэрхэн яаж хариуцлагажуулах тодорхой орж байгаа. Одоо энэ дэр ихлээр 100 төсөл хэрэгжүүлээ 50 хурал хийлээ гэл ингээд цаасан дээр тоо яриад байдаг. Улсын хувьд ажиллаа тайлгнадаг.
Энийг тийм яг бодиттой иргэдийн амьдралд, ард иргэдийн амьдралд ямар үр дүн гаргав, инфляцаа яаж бууруулав, ямар төсөл хөтөлбөрүүдийг яаж шийдэв, үнэхээр их хурлаас өгсөн үүрэг даалгавар яаж биелүүлэх гэдгийг маш тодорхой хэмждэг, хяндаг, хариуцлага тооцдог ийм тогтолцоонууд бас орж ирж байгаа шүү. Энийг та бүхэн бас хуулийн төслөө үзэх юм бол бас тодорхой заалтууд орсон байгаа гэдгийг харах нээл боломжтой байгаа. За бус асуудлыг бол хилцүүлгийн явцад бас нэмээд сайжруулах, өөрчлөх зүйл байлаас өөрчлөлт явах бололцоотой. За гишүүд асуулт